60 багийн 300-аад эрдэмтэн судлаач багш нар орж байгаа байна. Бүгд намжид хэлье. Яагаад багш нарынхаа судалгаа эрдэм шинжилгээний чадварыг дэмжих гэж энэ чадвар нь ямар байгаа юм бэ гэдгийг сорих юм талбарыг бид нар ажиллуулж явдаг вэ гэхээр сургалтыг зохион байгуулах, сургалтанд оролцогчдын онцлогийг сургалтад харгалзах, хүүхдүүдийн гүйцэтгэлийг бодитоогоор оншилж дүгнэх, тэдний ахиц амжилтыг дэмжихэд юуг яаж хийх вэ гэдэг энэ асуултын хариултыг судал шинжилсний үндсэн дээр олох ёстой гэдэг нь багшийн судлаач байхад чадвар чухал болохыг бидэрт нотож харуулдаг. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг хүүхдүүд нэг дуугаар хэлдэг. Хүүхдүүд нэг дуугаар ойлгодог. Эцэг эхчүүд нэг дуугаар хэлдэг. Эцэг эхчүүд нэг дуугаар ойлгодог. Ийм болж ээж бид нар жинхэнэ утгаараа бүх сургууль гэрт ойрхон сургууль сайн сургууль болох энэ хувьсгалын тохирог бүрдүүлэх ёстой мөн гэж бодож байна. Зөв. Өнөөдрийн энэ хэлэлцүүдийг бол энд маш чухал үүрэг оройлтой юм байна гэж ингэж ойлгож ирсэн шүү гэдэг хэлхийг хүсэж байна. За бид бүхэн хот нутгаас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд эрдэм шинжилгээнийхээ хуралд өөрийнхөө судалгааны хавьд танилцуулах гэдэг догдлоод орох гэж байна. За бидэд Говьсонбор аймгийн Шивээ говь сумаас ирсэн нийт ихтгэгч багш нартай бүгдээрэнд нь амжилт хүсье. Бид нар Баянгөлгийн аймгийн Үлий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгээс оролцож байгаа багш нар байна. Манай хөтөлбөрт бол шинээр тусгасан нийгэм сэтгэл хөдлөл гэдэг сургалтын чиглэлд бол ерөнхийдөө бол эцэг эхийн мэдлэг ойлголт дутмаг гэдэг үүднээс бол бид нар энэ сэдвийг бол чухалчилж авч үзээд цэцэрлэгтээ 3 сарын хугацаанд төсөл зүйрлсэн арга зүйгээр энэ ажлыг маань хэрэгжүүлээд бид нар судалгааг маань явуулсан байгаа. За 12 дугаар анги удирдсан багш бидний хувьд бол хүүхдүүдэд аль 9 дугаар ангиас нь эхлээд мэрэгжил сонголт тал руу маш ухаалгаар чиглүүлэх боломжийг 4 жилийн турш эрэлхийлсэн. За энэ төрөнд бид нар маш олон шат дараасан ажлуудыг эцэг их багш суралцаж гэсэн гурвалсан холбоогоор үйл ажиллагаагаа бид нар түгээн дэлгэрүүлж туршлагыг хөрөнгөлүүлсэн явж байна. Хамгийн түрүүнд бид нар эцэг эхийг энэ ном унших энэ орчинг бол миний номын сан гэж цэцэрлэгтээ бий болгоод үүнээс бол бидний яг энэ ажлын маань үр дүн ихсэн. Яг энэ миний гэсэн номын самыг бид нар бүрдүүлээд эхлээд за ингээд хөтөлбөрийнхаа бас байгаа үлгэрүүдтэй тодорхой цагийг эцэг эхүүд гаргаж өгснөрөө эцэг эхүүд маань яг тодорхой цагт 8 бүлэг маань хуваарийн дагуу ингээд энэ үйл ажиллагаанд оролцоод ихсэхэд нэлээдгүй үр дүнтэй болоод гисэн. Тэгээ бид нар яг энэ уншаад ирсэн энэ номыг эцэг эхийнхаа тамц судалгаанд үр дүнтэй болоод тэгэхээр нь бид нар тэгвэл яг энэ уншаад ирсэн ном зохиолыг яавал сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх боломжтой юм бэ? Ямар цахим технологиг ашиглах боломж бүрдэх юм бэ гэж дахин судалж үзээд бид нар мөн сургалтын үйл ажиллагаанд хэрэглэсэн. Аялагч боксоор дамжуулан 3 хором аргаар эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг судалж, туршиж, түүнийхээ үр дүн нэгтгэж танилцуулж байгаа. Доторх агуулга бид нар ардын сургууль хүмүүжүүлэх өв уламжлалаасаа хүүхдүүдэд хүргэх үүднээс зүрдцэн үг, ансаг таавар, за мөн сургууль хүмүүжүүлэх ач холбогдолтой зохиолуудыг бид нар богцондоо хийгээд ингээ эцэг эхчүүдтэй багш бүр өдөр болгон хүргэж ажилласан. Энэ 3 хормоо яг эцэг их хүүхдтэйгээ ажиллахдаа ямар байрлалд, ямар цаг хугацаанд, ямар үг хэллэгтэйгээр хийх вэ гэдэг ийм алхамжсан зөвлөгөөг боловсруулсан. Эрдэм шинжилгээний ажилд маш олон багш нараа оролцож байгаа учраас айгүйх сандарж, догдолж, хариугаа ер нь бол маш тэсэн яадаг хүлээж байна. Судлаач багшныхаа өмнө зогсож байгаа бидний хувьд туйлын том хүндэтгэл энэ ажлынхаа төлөө энэ багш нарын амжилттай сургалтад оролцож өөрсдийгөө бүрэн илэрхийлж хоорондоо туршлага солилцох боломжийг олохын тулд ажилласан хүрээлэнгийн хамт олон та нартай хүндэтгэл илэрхийлье. Баярлалаа.
эрдэм шинжилгээний хурлын маань энэ жилийн онцлог нь эцэг эхийн үүрэг оролцоог нэгдүгээрт авч үзсэн их давуу талтай байлаа. За мөн яагаад эдгээр одоо сэдвүүд чухал сэдв болж байна гэдэг ихээр боловсролын салбарын одоо эрх зүйн бичиг баримтууд болон за мөн одоо боловсролын парадигмын шилжилт за боловсролын 4-5 дахь үеийн онцлогтой холбоотойгоор бас эцэг эхийн үүрэг оролцоонд бас нэлээд өөрчлөлтүүд орж ирж байгаа. Тийм ч учраас одоо бидэнд өнөөдөр эцэг эхтэйгээ хамтран ажиллахад өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг өнөөдрийн багш судлаачид маань бас судлан илрүүлээд цаашид эцэг эхтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ? За мөн үүндээ тулгуурлаад эцэг эхийнхаа үүргийг хэрхэн хангалттай цөмөрө хамтарч ажиллах вэ гэдгээрээ бас судалсан их онцлогтой байлаа. Эцэг эхийн зүгээс хүлээх үүрэг гэдгээс гадна бас багштай илүү хамтран ажиллах нь хүүхдийн хөгжилд одоо 3-аас 5 дахин илүү үр дүнтэй байдаг талаар олон улсын бас хэд хэдэн судалгааны үр дүнгууд байдаг. Тийм учраас өнөөдөр эцэг эх асран хамгаалагчтайгаа багш нар маань хамтран ажиллаж үүрэг, оролцоо, эрхийг нэмэгдүүлэх талаар ажиллаж байгаа нь ирээдүйд одоо хүүхдийн хөгжилд гарах ахиц хувь нэмэрт бол ихээхэн үр дүнтэй байгаа. Тийм учраас ер нь бол эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх талдаа үүнийг одоо боловсролын тогтолцооны яг нэг одоо үндсэн бүрэлдэхүүн хэсэг болгож үзэх талаасаа өнөөдрийн одоо эрдэм шинжилгээний илтгэлүүд одоо Монгол улсын үндсэн улам бүрээс тийм 21 аймаг 9 дүүргээс одоо шалгарч бэлтгэж ирсэн одоо энэ илтгэлүүдээ багш нар маань одоо хоорондоо хэлэлцүүлж туршлагаар солилцож тийм эндээс бол одоо боловсролын салбар бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд бол одоо оновчтой санал шийдлийг олж харах юм чухал үр дүнгуудыг одоо багш нар маань өөрөөсөө одоо ажлын практик дээрээс гаргаж ирдэг учраас энэ утгаараа бол маш их үнцэнтэй ийм ач холбогдолтой эрдэм шинжилгээний хурал болд юмаа гэдгийг одоо хэлхийг хүсэж байна. За боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн хамт олон эрдэмтэн судлаач багш нартаа 70 жилийн баярын мэнд хүргье. Дизайн сэтгэлгээний загварыг ашиглан одоо эцэгтэй ажиллах сургуулийнхаа бодлого тодорхойлсон ийм судалгааны үр дүнгээ бас ингэж танилцууллаа. За бидний судалгааны сэдэв маань эцэг эхийн оролцооны хэв маягийг тодорхойлсноор суралцагчийн өөрөө удирдлагатай суралцах чадварыг нэмэгдүүлэх боломж 4 гүр загварын жишээн дээр одоо судалгаа хийсэн. За энэ загвар маань бол сургуулийн түвшинд одоо туршигдаж ахиц амжилттай сурлагын одоо ахицыг одоо дээшлүүлсэн ахиц амжилттай ийм судалгаа байлаа. Тэгээд бусад одоо сургуулийн багш нар туршин авч хэрэгжүүлэхүйц жишг одоо загвар болсноороо тэгэхээр бас эрдэм шинжилгээний ач холбогдолтой ийм илтгэл болсон гэж бид дүгнэж байна. Өнөөдөр бидний сонгосон сэдэв болохоор жил бүхний одоо 9 сарын 1-ний өдөр бага насны хүүхд буюу 2 настай хүүхд маань уйлах чимээ таагүй мэдрэмжтэйгээр 9 сарын 1-нд цэцэрлэгтээ одоо гэр бүлийн орчноос шинэ орчин харилцаанд ингэж шилжих нь үе байдаг. Тэгээ энэ нас нэг талдаа 2 насны хүүхдийн бас хямрал давхар ингэж зэрэгцэж явдаг. Энийг манай судлаач багш нар маань ингэж олж харсан. Тэгээ үүнийгээ бас ингэж үндэсний хэмжээндээ хэлэлцүүлсэндээ туйд их баяртай байна. За битүүрийн хувьд болохоор усан илтгэлийн уралдаанд бол анх удаа оролцож байгаа. Тэгээд манай судалгааны сэдэв болохоор эцэг эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн хичээлээс гадуурх сургалт үйл ажиллагаанд оролцоод хүүхдийн бие үзэл баримтлалд нөлөөлөх гэсэн сэдвээр судалгаа хийж судалгаа танилцуулсан байгаа. За эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд одоо хүүхдийн зурх үйлийг дэмжснээр одоо бага наснд нь дэмжснээр өнөөдрийн бяцхан зураач маргаашийн агуу бүтээгч болдгийг шүү гэдгийг одоо уриалж хэлмээр байна. Алтан нарны цэцрэг авиадлахын тусдаг шиг аавын хүү ээжийн охиныг адилхан сургуун хүмүүжүүлэх нь багш бидний үүрэг шүү. Эцэг их та хайртай хүүгийнхээ охиныхоо хамгийн сайн багш шүү. Баярлалаа.